TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Таны нүдний хараа ямар байна вэ? Юмыг тод хардггүй, эсвэл бүдэгхэн бүрэлцэж хардггүй, эсвэл ийм нэг асуулттай би өнөөдөр нэвтрүүлэгтээ ирж байна. Тэгээд таны сүнслэг хараа ямар байгаа бол та Бурхныг хайж явна уу? Аль эсвэл хэдийн Бурхныг олсон уу гэж би асуумаар байна. Өнөөдөр найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ бид нүд болоод нүдний харааны тухай ярилцахаар бэлдсэн байна. Тэгээд сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морилно. 7 хоног бүр бид та нартай нэвтрүүлгийг хүргэж байгаадаа маш их баяртай байдаг шүү. Тэгээд нэвтрүүлгийг маань сонсдог эрхэм сонсогч танд бас урам зориг өгдөг, сайхан түүхүүдийг өгүүлдэг, сайхан хөгжмөр бас чихийг танд баясгадаг гэдэгт итгэж байна. Тэгээ өнөөдөр надтай хамтаас нэвтрүүлгээ хөтлөхөөр гэрлээ маань студид маань хүрэлцэн ирсэн байна. Гэрлэн ч гэсэн бас та нартайгаа уулзахдаа үнэхээр баяртай байдгаа. Тэгээд энэ удаад бид сонсголын талаар бус харин харааны талаар ярих гэж байна. Тэгээд та ямар нэгэн зүйлийг тод харж чаддгүй хэрвээ үгүй болвол яагаад тод харахгүй байгаа талаараа бид ярилцах болно. Тэгээд өнөөдөр таны амьдралд зориулсан энэ хичээлийг сонсохоор таны нүдний асуудлын талаар илүү ойлголт болгоо зогсохгүй юу хийх хэрэгтэйг мэдэж авнаа гэж итгэж найдаж байна. Харин бидний итгэлийг өсгөх сүнслэг хичээлийг маань бид өнөөдөр бас чимгээгчээс сонсох болно. Чимгээгч маань Библиэд Бурхны үгс бидний сүнслэг хараанд хэрхэн тусалдаг талаар бас бидэнд сайхан түүхүүдийг ярьж өгөх болно. Бурхны үг бидэнд харах боломжийг олгодог. Бас Бурхны үг харанхуйг гэрэлтүүлдэг дэнлүү. Тэр бас бидний амьдралын бүхий л замд гэрэлтдэг. Бас түүнийг ярихыг бид бас өдөр болгон тэсэн ядан хүлээдэг шүү, тий. За одоо ингээд нэвтрүүлгийнхаа нүдний талаарх ярианда бүгдээрээ буцаад орцгоё. Тэгээ бидний нүд гэдэг хамгийн гайхалтай, хамгийн нарийн бүтцтэй, гайхалтай эрхтэн. Тэгээ бурхан бүтээсэн гайхамшигтай бүтээл гэдэгтээ маргах хүн ерөөсөө нэгч байхгүй байх гэж найдаж байна нүдний талаар, тий. Гэвч ертөнц төгс биш учраас бид зарим нь төрөлхийн, бас зарим нь ослоос болоод, тий, зарим нь өвчнөө улмаас болоод, эсвэл зарим нь нас ахихын ирээр бас нүдний асуудалтай тулгардаг. Бид өнөөдөр нүд болоод нүдний хараанд нөлөөлж болох зарим зүйлсийн талаар ярилцахаар бэлтгэсэн байна. Мөн нүдийг хэрхэн урьдчилан сэргийлж хамгаалах талаар, нүдээ арчлах талаар сайхан зөвлөмжүүдийг бас сонсогч танд өгөх болно. Тэгэд юуны өмнө эхлээд бүгдээ нүдний бүтцийг хамтдаа сонсцоод тайлбарлая, тий. Нүд бол харааны мэдрэхүй эрхтэн гэж нэрлэдэг, тий. Харааны эрхтэн нь нүдний алан ба нүдний булчингаас бас бүрддэг. Тэгээд мөн сормуус, зових, тэгээд бас хөмсөг, нулимсны сувг ордог байгаа, тий, нүдний бүтцэд. Тэгээд цаашлаад харах юм бол нүдний алим нь гавлын ясны урд хэсэгт байрладаг. Нүднийг тойроод цагаан өнгийн цөцгөө байх бөгөөд үүний голд нь байрлах нүдний солонгон бүрхөвч нь ихэвчлэн бараан бор эсвэл ногоон цэнхэр өнгөтэй байдаг, тий. Тэгээ солонгон бүрхүүлийн яг голд нь гэрлийг нэвтрүүлэх жижиг нүх байдаг. Үүнийг болохоор бид нар хүүхэн хараа гэж нэрлэдэг байгаа. Солонгон бүрхүүлийн булчингууд хүүхэн харааг томруулж, бас жижигрүүлж, бас нүдэнд зөв хэмжээгээр гэрэл оруулахыг тохируулж өгдөг чухал хэсэг байна. Тэгээд гэрэл хүүхэн харааны ард байдаг жижиг тунгалаг болроор дамжин бас гэрэл өнгөрдөг байна. За тэгээд болор гэрлийг нүдний алимны ард талд төвлөрүүлдэг. Тэгээд бас нүдний алимыг гадна талаас нь хамгаалдаг тунгалган бүрхүүлүүдтэй байх нэ. Нүд маань ийм гайхалтай бүтцтэй байх нь, тий. Тэгээ эдгээрийг нийтэд нь конъюнктива гэж нэрлэдэг байх нь. Энэ бүрхүүл нь нүдний цөцгөө ба эвэрлэг бүрхүүлийг хамгаалах үүрэгтэй. Харин эвэрлэг бүрхөвч нь хүүхэн хараа болоод солонгон бүрхөвчийг үргэлж хамгаалах бас бүтцтэй байх нь. Энэ нэмгэн тунгалаг давхаргууд болохоор ерөнхийдөө нүдний доторх үеүүдийг гэмтээхээс үргэлж хамгаалдаг тэр бүрхүүлүүд байх нэ. Тэгээ нүдний ард талд торлог бүрхөвч байрладаг. Бас тэнд гэрлийн тохиог хүлээн авч тархи руу илгээдэг мэдрэлийн хэсүүд бас нүдний ард байрладаг байх нь. Тэгээд тархи эдгээр мэдрэлийн тохиог хүлээн авснаар бид дүрсийг нүдэрээ хардаг. Бас
харж чаддаг байх нь. Тэгэхээр ингээд нүдний бүтцийг харахаар үнэхээр гайхамшигтай байгаа ч тий. Тийм байна тий. Үнэхээр гайхалтай. Тэгээд харин одоо бүгдээрээ бидний хараанд нийтлэг тохиолддог зарим асуудлын талаар ярилцъя. Тэгээд та холын зүйлсийг харж чадах нь ойрын зүйлсийг харж чадахгүй одоо байх бас тохиолдол байдаг тий. Тэгвэл та ойрын хараа муу байх магадaltaй байна гэсэн үг байна. Тэгээд энэ хөвчлэн нас ахих үед илбэг тохиолддог. Тэгээд бас та илүү тод харах гэж хичээхдээ юмыг холдуулж харж байгаагаа анзаарах юм бол ойрын хараа нь бас муу байна гэдгийг илэрлэх ахын. Тэгээд нарийн ширийн одоо тийм жижиг зүйлсийг одоо хийх үед эсвэл одоо юм унших үед ч юм уу те томруулдаг төрлийн одоо шил ашиглаж бас болдог байх нь. Тэгээд эсвэргээр нэг холын хараа муутай байх тохиолдол одоо маш их байдаг. Тэгээд холын хараа муутай хүмүүс ойр байгаа зүйлийг сайн хардаг ч хол байгаа зүйлийг харах үед бүрсэж харагддаг. Тэгээд энэ хоёр төрлийн асуудлыг харааны шил эсвэл контакт линз зүснээр засаж болдог. Тэгээд нүдний мэргэжилтэнгүүд болохоор таны нүдийг шалгаж таны хараанд тохирсон шилийг санал болгодог. Тэгээд өөр хүний шилийг одоо огт зүүж болохгүй энэ маш одоо хэрэггүй зүйл шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд мөн харааны шилээр засагдж болдог нэгэн төрлийн түгээмэл нүдний асуудал бол астигматизм буюу бидний хэлж заашнаар нүдний цилиндртэй байх гэж ярьдаг. Тэгээд энэ нь нүдний гаднах бүрхүүл болох эвэрлэг бүрхүүлийн одоо ердийн дугуй хэлбэр нь өөр хэлбэртэй болсон үед үүсдэг байх нь. Тэгээд үүнээс улбаалаад хараа бүрлэлцэж эхэлдэг байх нэ. Тэгээд хэрэг та хараанда энэ мэт ямар нэгэн асуудал байгааг мэдэрч байгаа бол эмчид очих нь маш чухал. Тэгээд эмчийн одоо үзлэг хийснээрээ хараагтай нь шалгаж таны асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо зөвлөгөө өгөх болно. Бас өндөр настай хүмүүсийн дунд нүдний катаракт буюу нүдний болор цайх тохиолдол маш их байдаг тий. Энэ нь нүдний алимны урд байрлах, болор нь хатууран, тунгалаг бус болж харахад бас хүндрэлтэй болсноор яг энэ асуудал үүсдэг байх нэ. Тэгээд яг л одоо маш бохир цонхоор харж байгаа юм шиг сэтгэл тийм мэдрэмжийг төрүүлдэг гэсэн үг байхгүй. Гэхдээ маш энгийн хагалгаагаар нүдний болор цайх өвчнийг бас эмчилж болдог. Эмчилгээний дараагаар эргээд асуудалгүй харж болдог учраас эрт онцлуулаад эрт эмчлүүлэх тусмаа маш үр дүнтэй байх нь. Ер нь бидний харааны эрхтэн маш чухал учраас ямар нэг асуудал байх юм бол эмчид үзүүлэхийг одоо бид нэр хойшлуулахгүйгээр цаг алдалгүйгээр яаралтай мэрэгжлийн эмчдэр очих хэрэгтэй. Тэгээ нүдний олон төрлийн асуудлууд эмчлээгүй тохиолдолд одоо нүднийхээ олон төрлийн асуудлуудыг эмчлээгүйгээс болоод улам бидний хараа муудах асуудлууд гарч ирдэг. Мөн ямар нэг харааны асуудал байхгүй ч гэсэн эмчид одоо нөгөө тогтмол үзүүлж байх нь чухал байх нь. Бас бага насны хүүхдүүдийн нүдийг 4 наснаас нь хойш тогтмол үзүүлж байх хэрэгтэй гэж мэрэгжлийн эмч нар зөвлөдөг. Би ч бас эрт харааны шил зөөж эхэлсэн. Тэгээд харааны шил миний амьдралын чанарт маш сайнаар нөлөөлсөн. Ажил төрлөө хийх, ном унших, бас нөгөө гадаад орчинтойгоо танилцах, алсын бараа гарах гээл те маш олон зүйлсд яг энэ харааны шил хувь нэмэр оруулдаг. Тэглгүй яхаа нөө жижиг юм шиг мөртлөө энэ маш том асуудал болдог те. Тэгээд нүдний хараанд нөлөөлж болох өөр олон нөхцөл байдал бас байдаг. Жишээ нь одоо нүд улаах, одоо нулимс гоожих, хуурайсж одоо өвдөлттэй байх тохиолдлууд гээд бас байж болно те. Тэгээд үүнээс одоо улбалаад улаан нүд ч юм уу те нүдний салстын бүрхөвчний халдварын тухай бас авч үзэх хэрэгтэй болдог те. Энэ тохиолдолд одоо нүд улааж эдээ одоо гарах те нуух эдээ буюу нуухдах гэсэн үг те. Эсвэл хоёр нүдэнд хоёуланд нь бага зэрэг одоо хорсон мэдрэмж одоо төрдөг байх нь. За тэгээд бас унтаад босоод ирэх үед нь зохин хоорондоо наалтцсан байдаг те. Тэгээд энэ төрлийн нүдний өвчин нь одоо ихэвчлэн хүүхдүүд илүү өртөмтгөө байдаг. Зарим тохиолдолд бас насанд хүрсэн хүнд ч гэсэн бас халдвар авах боломжтой байдаг ахнэ. Тэгээд халдвар маш амархан дарахдаг учраас нэг улаан нүд туссан хүүхдийг одоо бусад хүүхдүүдтэй хамт унтуулахгүй байх, нэг альчуур ашиглуулахгүй байх зэрэг ахуйн талаас нь маш сайн анхаарч туслах хэрэгтэй байдаг ахна. Тэгээд улаан нүдийг эмчлэхийн тулд эхлээд нүднээс нь эдээг нь одоо буцалгаж одоо хүргэсэн цэвэр альчуураар одоо цэвэрлэж арчлах хэрэгтэй байдаг. Тэгээд дараа нь доод цохвыг нь доош нь татчихагаад зохины дотор одоо
дотор нөө эмтэй тосон төрхлөг одоо хавчуулж одоо эмчлэх хэрэгтэй байдаг байх нэ. Баярлалаа гэрлээ, маш хэрэгтэй зөвлөгөөнүүд байна. Тэгээ хэдхэн хормын дараа найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээ үргэлжлүүлэн нүдний өвчлөлийн талаар илүү олон зүйлсээ бид нар ярилцах болно. Сонсогч та бидэнтэй хамт байгаарай. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ дахин тавтай морил. Тэгээд бид өнөөдөр нүдний өвчлөлийн талаар ярилцаж байгаа лээ. Тэгээд нүдний халдварын өөр нэг төрөл нь болохоор тархома гэдэг нэртэй одоо өвчлөл байдаг. Тэгээд тархома нь болохоор эмнэлэг зүйн хувьд болохоор улаан нүдтэй ер нь адилхан. Тэгээд энэ нь архаг хууч өвчин бөгөөд нэг аажмаар мууддаг. Сайн мэдээ нь үүнийг эмчилж болно. Тэгээд өвчин нь ихэвчлэн хүн ихтэй бохир орчинд одоо түүж тархдаг байх нь. Тэгээд халдвар нь халдвартай хүнээс дамжин халдварлагддаг, эсвэл нэг ялаагаар дамжих бас боломжтой байдаг байх нь. Ялангуяа нэг халуун оронд жижигч хавж ялаанууд өвчин тээх одоо тээгч болж байх тохиолдол илбэг байдаг байх нь. Тэгээд тархомагийн гар одоо халдварлагдсан үед болохоор хүний одоо эхлээд нүд нь улааж, нулимс нь одоо их гоожиж эхэлдэг байх нь. Тэгээд энэс гадна бараг л нэг улаан нүдтэй адилхан одоо харагдаж нүд нь улаасан харагддаг байх нь. Гэхдээ тархамаа хүндрэх үедээ дээд цохины дотор талд ягаан саарл дуунгийн жижиг болцруу шиг зүйл одоо үүсдэг. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараагаар эвэрлэг бүрхөвчний дээд хэсэг саарл өнгөтэй болж хувирдаг байх нь. Хэрвээ эмчтүүлээгүй тохиолдолд цохины дотор талд одоо сорив үсгдэг. Тэгээд эдгээр соринууд нь яваандаа заараад нүдээ нээх эсвэл хаах үед хүндрэлтэй болдог байх нь. Тэгээд заримдаа зохь дотогшоогоо одоо эргэснээрээ одоо нулимс одоо эргэснээрээ нэг сормуус нь нүд рүүгээ хатгаж одоо илүү одоо үрж өвтөгдөг байх нь. Энэ нь яваандаа сохрох одоо тийм эрсдлийг бий болгодог байх нэ. Тэгвэл ямар ч нүдний халдварын үед бид нар эрүүл мэндийн байгууллагад хандаж мэрэгжлийн эмчийн зөвлөгөө аваад үзүүлэх хэрэгтэй гэдгийг сонсогч танд би дахин сануулмаар байна. Аль болох хугацаа алдахгүйгээр эмчэд үзүүлдэг байх хэрэгтэй шүү. Тэгээд мэдээж нүрээ өдөрт нэг удаа угааж цэвэр байлгах нь халдвараас урьдчилан сэргийлэх маш энгийн бөгөөд сайн арга зам байх нэ. Тийм. За тэгээд дараагийн бас өвчин нь болохоор иритис гэдэг нүдний өвчний бас нэг төрөл байдаг. Тэгээд иритис нь болохоор нүдний солонгон бүрхөвчний үүрсэл гэж нэрлэгддэг. Тэгээд нилээд ноцтой өвчлөлийн тоондоос ордог байх нь. За тэгээд энэ өвчлөлийн үед нүдэнд маш хүчтэй өвдөлт өгдөг. Тэгээд миний танилгуудын дунд бас ийм өвчнөөр шаналж байсан хүмүүс бас байдаг. Тэгээд тэр хүнд болохоор нүд рүү нь хутга зоож байгаа юм шиг тийм одоо өвчнийг мэдэрдэгэ гэж хэлжсэн. Тэгээд ихэвчлэн нөгөө нэг нүдэнд одоо энэ өвчин тохиолддог байх нь. Тэгээд өвдөлт аажмаар багасаж гинет бас одоо эхэлдэг гэж бас хэлжсэн. Тэгээд хурц гэрэлт ч юм уу нүдэндээ хүрэх одоо нүдэндээ одоо ямар нэгэн зүйл хүрэхэд нүдэнд нь ус одоо гүйлгэнэ гэдэг те ус гүйлгэнэж өвддөг. Тэгээд нүдний салстны одоо өрөвсөл шиг идэ одоо нуух гарахгүй. Гэхдээ солонгон бүрхүүлийн эргэн тойронд улаасан шинж тэмдэг илэрдэг байх нь. Тэгээд хоёр хүүхэн хараа жигэж бус харцангуй жижигэрсэн байдалтай байдаг байх нь. Тэгээд үүнээс одоо харах юм бол энэ одоо хүндрэл үүссэн байна гэдгийг бас харж болох. Тэгээд хэрэг танд иймэрхүү шин тэмдгүүд одоо илрээд авах юм бол яаралтай эмчэд үзүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ нь нүдний тос ч юм уу гэрийн аргаар эмчлэгдэхгүй эмнэлгийн яаралтай тусламж авах нөхцөл болдог байх нь шүү. Хараагүй болгох эрсдэлтэй нүдний өвчнөд бас глаукома гэдэг бас энэ нь болохоор нүдний даралт ордог байх нэ. Тэгээ энэ нь болохоор нүдний айлманд хит даралт ирснээс болоод үүсдэг өвчлөл байх нь. Ихэвчлэн энэ нь болохоор 40 наснаас хойш тохиолддог бөгөөд ерөнхийдөө нүдний даралтыг дотор нь хоёр ангилдаг байх нь. Хурц хэлбэрийн нүдний даралт маш богино хугацаанд үүсдэг. Тэгээд үүнийг болохоор яралтай эмчлэх шаардлагатай болдог. Тэгээс илрэх шинж тэмдэг нь болохоор толгой өвдөх юм уу эсвэл нүдний угаар нөгөө хүчтэй хатгаж өвдөх зэрэг гинтийн шинж тэмдгэр нүдний даралтыг илэрдэг байх нь. Тэгээд мөн нүд улайж, хараа бүрлцэж бас нүдний гадна талаас хүрэхэд нүд ийм нөгөө хатуурсан юм шиг мэдрэмж
төрдөг байна. Ийм шинж тэмдэгтэй байгаа бол тухайн хүний дотор муухай арч бөөлжих тохиолдол ч гэсэн бас гардаг байна. Тэгээ өвдсөн хүний нүдний хараа эрүүл хүнийхээс илүү томорсон харагддаг байна. Хэрвээ ийм байдал танд илэрх юм бол яаралтай бас эмнэлгийн тусламж аваарай гэж хэлмээр байна. Нэгэнт нүдний даралттай болсон тохиолдолд таны харааг аврахын тулд мэс засал хийх шаардлагатай болдог байна. Тэгээ архаг нүдний даралт нь айжмаар хоруу чанар нь илэрдэг учраас чимээгүй аюул гэж бас энэ архаг нүдний даралтыг бас нэрлэдэг. Тэгээ ихэнхдээ өвчтөн өөрөө анзаараагүй тохиолдолд мэдрэгдэхгүй харин нүдний хараа баг багаар муудаж эхэлдэг байна. Бас энэ нөгөө нэг богинохон хугацаанд хурц явагддаг нүдний даралтын адилаар бас нүдний айлманд даралт нэмэгдсээр байдаг. Тэгээд энэ нь мөн л бас айжмаар нөгөө нэг хатуураад мэдэгддэг байна. Тэгээд нүдний даралтыг шалгах бас нэг энгийн арга нь хажуу тийшээ харах чадвараа одоо өөрийгөө тэгж шалгаж үзэж болох нь хажуу тийшээ нүдийг гүйлгээд нэг нүдээ дарж яг урд байгаа зүйл рүүгээ хараад тэгээд хажуу тийшээ найз нь ч юм уу гэр бүлийн хүн нь ард нь зогсоод тэгээд толгойн хоёр талаар хурууга ар талаас нь хоёр тийш нь хөдөлгөх энэ тестийг хийж яг нүдний даралттай юу гэдгийг бас шалгаж болдог байна. Тэгээ эрүүл нүдтэй хүн хурууг мөрнөөс илүү гармагц харж чаддаг гинэ. Харин нүдний даралттай хүн хурууг илүү урагшаа гарч иртэл ерөөсөө олж харж чаддаггүй гинэ. Тэгэхээр энэ ч гэсэн бас нэг өөрийгөө нүдний даралттай юу гэдгийг шалгах маш энгийн арга байна. Тэгээд аль болох хэрвээ нүдний даралттай байх юм бол аль болох эрт эмнэлгийн тусламж үйлчилгээг бас аваасай гэж хүсэж байна. Тэгээд эмчилгээний явцад нүдний тусаалга эсвэл жороор уудаг имийг бас эмчнэр санал болгодог. Гэхдээ ийм төрлийн эмчилгээ үр дүн өгөхгүй байх юм бол зайлшгүй мэс засал шаардлагатай гэж мэрэгжлийн эмчнэр үздэг байна. Тэгээ бас нүдний асуудлууд бас нүдний өвчний талаар ярих нь тиймч одоо нэг бас сайхан сэдв биш тий. Гэхдээ Бурханаас биднэрт бэлэг болгоо өгсөн одоо энэ гайхамшигтай нүдийг маань гимтээж болох зүйлсээс бид нар бас хамгаалж мэдээлэлтэй байхад суралцах нь зайлшгүй хэрэгтэй зүйлээ гэж бодож байна. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ дахин тавтай морилно. Та Библийн талаар гүнзгий бодож байсан уу гэж би сонсогч танаас асуумаар байна. Энэ ном яагаад бидний амьдралд хамгийн чухалд тооцогддог ном юм болоо гэж та магадгүй бодож иж магадгүй. Өнөөдөр чимгээгч маань нэвтрүүлгийн зочноор өргөдөө ирсэн байна. Сайн байна уу чимгээгч? Сайн байна уу? Тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд түрүүн чимгээгч биднээс та нар сүнслэг нүдэрээ илүү сайн тод харж чадаж байна уу гэж асуусан. Тэгээд яг энэ асуултаар энэ яриагаа бас эхлүүлмээр энэ сонсогч та яг өөрийн сүнслэг нүдэрээ илүү тод харж чадчихэв нөө. За бүгдээрээ сайн байцгаана уу? За тэр жил нөхөр охин бид гурав гадаадад аялж байхдаа нэг сүмд очиж үзмээр санагдаад тэгээд яг хэлийн мэдэхгүй болохоор байршлын тэмдэглээд авсан. Тэгээд тэмдэглэж авсан хаяг руугаа такси бариад очтол нөгөө таксины жолооч барилгуудын хоорондох маш харанхуй тийм нэг нарийнхан замыг заасан байхгүй юу. Тэгээд тэнд их харанхуй. Дээр нь одоо бид гуравт гарч идэнч байхгүй. За тэгээ нөгөө сүмээ яаж болох вэ? Энэ танихгүй одоо харанхуй газар үнэхээр аюулгүй байдаг байгаа даа гэд дотроо маш олон юмд бас санаа зовоод бодоод явчихлаа л да. За бид гурав ер нь нэлээд айдастайгаар урагшилж байсан шүү. Тэгсэн нэг хулгана одоо охины минь хөлдээгүүр гүүгээд гарчихгүй юу. Тэгсэн охин ээжээ гэдэл дуу алдсан. Тэгээ бид гуравч одоо гар гараасаа улам чангатгаад л яваад байсан. Их л айдастай. Тэгсэн гинэт нэгэн тийм нутгийн хүн харанхуй дундаас гараад ирсэн. За тэр эрэхтэй биднийг хараад гараа ингээд яг залбирч байгаа юм шиг барилуулаад тэгээ хүүхдүүд гараараа сүмийн орой хийж тоглодогтой адилаар 2 долоовор хуруугаа ингэж нийлүүлээд тэгээ дээш чиглүүлэн заасан. За түүний инээмсэглэл харанхуйд маш тод харагдсан. Тэр үргэлжлүүлэн замаа заасаар л байсан. Бид үнэхээр зөв замаар явж байгааг минь ингэж тодорхой хэлж өгсөн. Бурхандаа үнэхээр их талархаж байсан шүү. За бид болгоомжтой цааш алхасаар буланд тойрсон. Тэгсэн ийм нээлттэй хаалганаас гэрэл цацарч байхгүй юу? За энэ гэрэл Иесус Христэд итгэгчдийн хамт олонны минь дууцсан дулаахан угталт байсан.
Бурхан биднийг замчлан харанхуйгаас гэрэл рүү хөтлөн авчирсан энэ байсан л да. За Библиэд Бурханы бидэнд зориулсан үгс бичигдсэн байдаг шүү дээ. Бурханы үгс бидний нүдэнд гэрэл болж амьдралын зам харгуйгаа харахад тусалдаг. Тэгэхээр Библийн хамгийн урт бүлэг болох Дуулал 119-ийн 105 дахь ишлэлд таны үг миний хөлдөх дэнлөө, миний замдах гэрэл гэсэн байдгийг бүгдээрээ санаж байгаа бах тийм ээ. За Бурханы үггүйгээр бид харанхуйд тэмтчин яваа мэтэл байдаг шүү дээ. Одоо яг л манай гэр бүлийнхэн танихгүй хотын тэр харанхуй гудамжаар замаа олох гээд бодилж байсан шиг. Сургаалт үгс 20:27 уншицгаая. Хүний сүнс эзний дэнлүү хамаг дотрын нягтлна хэмээжээ. За Бурханы нүд бидний доторхыг харж идэг. Тэр бидний дотроо хэн гэдгийг, амьдралд биднийг юу хөглөдөг гэдгийг мэдж байгаа. Сүнслэг нүдэрээ тод харах тухай бодлыг үргэлжлүүлээд Иесусийн ах Яаковын Библиэд бичиж үлдээсэн үгсийг бүгдээрээ нэг эргээд санацгаая. За миний хувьд шинэ гэрээний Яаков номыг унших дуртай байдаг л да. Яаков номонд бол одоо гол утга санаагаа шууд илэрхийлсэн байдаг. Зөвхөн үгийг сонсоод өнгөрч өөрийгөө хуурах хэрэггүй. Үгийг үйлдэл болгохтун гэсэн байна. За хэрвээ бид Библиэлд бичигдсэн Бурханы үгсийг дагаж үйлдэхгүй юм бол түүнийг зөвхөн хараад өнгөрөх яг ямар хэрэгтэй гэж тийм ээ. За үүний дараа Яаков яг л хүн өөрийнхөө царайг толинд харчаад дараа нь өөрийгөө ямар харагддаг талаар огтхонч бодож сандаггүйтэй адил юм аа гэж одоо нэмж тайлбарласан байна. За толинд өөрийгөө харсан чинь өдрийн хоолны үлдэгдэл шүдэн дээр чинь наалцсан байгааг харчаад за толиноос холдож тэр хоолыг арилгахыг оролдохгүй байгаагаар одоо нэг төсөөлч чадах уу та бүхэн? Тэгвэл тэр толь руу харах одоо ямар хэрэгтэй гэж тийм үү? За бас Яаков номонд гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд болцгоо. Учир нь үгийг сонссон атлаа эсвүүлдэгч нь төрлөх царайгаа толинд харж байгаа боловч өөрийгөө харжгаад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм аа. Тиймээс мартамхай сонсогч бус хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн түүгээр байдаг хүн нь үйлсдээ өрөөгдөх болно. Яаков 1:22-25 хэмээн одоо Яаков үргэлжлүүлсэн байдаг. За та сүнслэг нүдэрээ тод харж чадаж байна уу? Бурхан таны амьдралын замыг гэрэлтүүлж байгааг та харж чаддгүй. Библиэд заасан Бурханы үгийг та биелүүлж байна уу? Таныг одоо эдгээр асуултад тийм гэж хэлээсэ гэж би залбирч байна. Тэгэхээр хэрвээ та сүнслэг нүдэрээ тодорхой харахыг хүсч байвал та энэ ертөнцийн цорын ганц амьд оршигч Бурхантай холбогдох талаар илүү ихийг мэдхийг хүсч байвал биднэрөө цагтл бичээрэй. Баярлалаа. Өнөөдрийн найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээ таалан сойрхсон гэж найдаж байна. Тэгээд надад үнэхээр таалагдлаа. Нүднийхээ талаар болон нүдээ хэрхэн арчлах тухай сонсох үнэхээр сайхан байлаа. Ялангуяа өнөөдрийн бас тод харах гэсэн сэдэв маань үнэхээр сонирхолтой байсан шүү. Тийм ээ гэрлээ. Тэгээд бид сүнслэг нүдэрээ илүү тод харахыг Бурханаас гуйж тусламж одоо авах боломжтой юм байна гэдэг тухай одоо сонсох үнэхээр сайхан байлаа. Тэгээд ингийн тулд тэр бидэнд өөрийн үг болох Библийг үлдээсэн байгаа шүү дээ тий. Хэрвээ бид итгэлийн нүдээр одоо харж Бурхны үгийг дагаж чадвал амьдрал одоо үргэлж зөв замаар алхах болно. Итгэх гэдэг бол зөвхөн Бурханд найдах тухай байх тий. Одоо бүгдээрээ Бурханд болоод түүний үгэнд найдахар шийдсэн нэгin яруу найрагчин шүлгийг сонсцгоё. Би эндээс уншиж өгье. Өө Бурхан минь, таны амлалт энэ ертөнцид хизээд хамт байдагт би баярлнам. Миний итгэл сулрахад зориг мөхөгдөж бусд нь харж байна уу, мэдэрч байна уу хамаагүй та л амласан. Та биелүүлдэг учраас би танд итгэдэг. Та намайг хамгийн харанхуй шин, хамгийн гүн усан дундуур дагуулсан ч, хамгийн хэцүүтэй нүүр тулсан ч та хамгийн сайн сайхныг надад хадгалсан байдаг. Таны үг, таны амлалт бат оршдог. Эзэн минь, танд итгэх итгэлийг минь хүчтэй байхад туслаач. Би залбирал хийлж чадахгүй болсон үед ч зүрхний нүдэндээ би танд итгэнэ, би танд итгэнэ гэж шивнэж байг гэсэн байна. Тийм байна те. Ямар их
итгэлтэй яруу наригч вэ. Тэгээд бусад хүмүүсийн юу харж мэдэрч байгаа нь хамаагүй ахна шүү дээ тий. Тэгээд тэр зөвхөн бурханд итгэх нь л одоо итгэхийг л одоо сонгосон байна. Тэгээд заримдаа бид эргэлзэж зөв замыг одоо олж харахгүй байгаа үе бид нар тохиолддог тий. Тэр үедээ бурханд найдаж түүнийг одоо түүгээр замчлуулах нь хамгийн зөв сонголт гэдгийг одоо үргэлж санаж байх хэрэгтэй. Энэ яруу найрагч бүсгүй бурханд бүрэн итгэж чаддаг эмэгтэйчүүдийн нэг жишээ шүү дээ тий. Зөв амьдрах зам нь үргэлж хамгийн амар зам байдаггүй. Заримдаа бүр хэцүү зам байх нь ч олон байдаг тий. Гэхдээ энэ замыг сонгоснороо бурхан таныг хамгаалах болно тий. Түүнд итгэдэг хүмүүсийг тэр үргэлж шагнадаг гэдгийг бас үргэлж санаж авах хэрэгтэй. Энэ л найдвар доторх эмэгтэйчүүдийн маань зөв зам юм шүү дээ. Та бурхны үгэнд итгэдэггүй гэж би дахин асуумаар байна. Таны хамгийн ядарч цөхөрсөн үед ч таныг зөв сайн хүн байхад ч гэсэн бурхан туслана гэдэгт та үргэлж итгэж байна уу? Амьдрал үргэлж асуудлаар дүүрэн ч гэсэн бурхан танд хайртай, бас бид ч бас танд хайртай шүү. Тэгээд эрхэм сонсогч танд хэрв та боломжтой бол өөрийн түүхээ бас бидэнтэй хуваалцаарай гэж бас хүсэж байна. Тэгээд таны түүх бидэнд болоод таныг сонсож байгаа бусад сонсогч нартаас урам зориг өгөх болно гэж одоо итгэлтэй байна. Тэгээд бидний лөө бас сэтгэлдээ болон цагтлаа бичээрэй. Тэгээд бид таны төлөө залбирахтаа үргэлж баяртай байх болно. Нэвтрүүлгийн төгсгөлд гарах хаягаараас та бидэнтэй холбогдож болно шүү. Тэгээд дараагийн 7 хоногийн дугаараар уулзна гэж найдаж байна. Тэгээд бидэнтэй хамт байгаарай. Найдвараар дүүрэн бүсгүй байгаарай хэмээн уриалж байна. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.